Хамтдаа бэхжсэн 100 жил. Банкны салбарын түүхэн хөгжил. Анхны банк маань 1924 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Монгол зөвлөлтийн Орос улсын хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа аж үйлдвэрийн банк нэртэйгээр байгуулагджээ. Анх нэгдэлтэй 260 мянган янчааны хөрөнгөтэй 22 оронтойтой үүний дотор зөвлөлтийн мэргэжилтэн 18 монгол ажилчид 4 байжээ. Энэ бол Монгол банкны суурь давигдсан түүх юм. 1931 онд хуралдсан бүгд баримтах Монгол Ард улсын 16 дугаар баг хурлаас томоохон аймагуудын хэд хэдэн сумдыг харьяалуулан худалдаа аж үйлдвэрийн банкны салбарууд байгуулагдсны нэг нь Баянхонгор аймагт анхны салбарыг нээсэн байна. Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үед улсын банк хурлаараа банкны хуулийг 1991 оны 4-р сард баталж улсын банкны хоёр шатлал бүхий тогтолцоог хуульчилсан байна. Хаан банк нь 1991 оны 9-р сарын 1-нд Баянгор аймгийн хөдөө аж ахуйн хоршоолол банк нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1993 оны 11-р сард Баянгор аймаг дэх 616 дугаар салбар болон өөрчлөгдсөн. 2003 оноос эхлэн Баянхонгор аймаг дэх Хаан банк нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2002 оноос эхлэн 2023 оны 12 дугаар сар дуустал салбарын захирлаар Төмөрбаатар ажиллаж байсан бол 2024 оны 1-р сараас эхлэн салбарын захирлаар Дагим адамлагдсан ажиллаж байна. Тус банк нь одоогийн байдлаар нэг салбар 23 тооцооны төв, нэг бизнес төвтэй салбар нэгжид ажиллаж байгаа 90 ажилтнтай. Хаан банк нь 2023 оны 5-р сард смарт офис төслийг хэрэгжүүлэн сумдын тооцооны төвүүдэд 2 ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба 2024 оны 9-р сард смарт офис 2 төслийг аймгийн төвийн нэгжүүдэд хэрэгжүүлсэний үндсэн дээр сумаас болон аймгийн төвөөс ажилтнууд төв Хаан банкны үйлчилгээний нэгдсэн төв зээл төлөвлөлтийн газарт зайнаас аймаг хот сум ханаас ч ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлсэн. Одоогийн байдлаар нийт 15 зайны ажилтан ажиллаж байна. Аймгийн төвд 17 ATM, сумдад 4 ATM, нийт 21 ATM-тэй 9 киоск, 18 десктоп киоск, 1200 ширхэг POS машинтай, нийт гүйлгээний 99% нь захимжиж, харилцагчийн 1% нь салбар дээр ирж гүйлгээ хийж байна. Нийт хэрэглээний зээлийн 80% нь захимаар зээл авч байна. Үүнд дэтгэврийн зээл, хадгаламж барьцаалсан зээл 100% захимжсан, малчны зээл 20%, цалингийн зээл 80%, бизнесийн зээл 10% нь захимаар авч байна. Хүний амьдрал сайхныг ерөөе амьдрал урагшилсаар дэвжиндээ шилсээр аз жаргалыг надад авчирнаа. Монгол улсад банкны тогтолцоо өсөж бэгдсэний 100 жилийг мэнд дэвшүүлье.